俺は俺の責務を全うする。心を燃やせ。限界を超えろ。За юу яцгаанда? Энэ бичлэг дээр бид бүгдийн хайрт галын хашираа Rengoku Kyojiro анime болон үндсэн манга дээр гараагүй Rengokuгийн хашираа болохын тулд өмнөх доод сар 2-т хийсэн тулааныг болон бусад анime манга дээр гараагүй тулаануудыг ярих болно. Эхлээд доод сартай тулдаг энэ тусгай мангаг нь зүгээр үйл явдлынхын дагуу яриад өгчээ. Манга маань нэгэн чөтгөр хідэн ангуучдыг алаад өөрийн толгойг бодож байгаагаар эхэлнэ. Тэрээр нүдэндээ доод сар 2 гэсэн бичгийг агуулгах бөгөөд өшөө авалтын талаар л ярьсаар байдаг. Үзэгдэл солигдож яг хашираан өмнөх кино зэрэгт хүрсэн Rengoku өөрийн шам Мицуритэй бэлтгэл хийж байгааг харуулна. Та нарын ихэнх нь мэдэх бах. Rengoku нь Мицуригийн багш байсан бөгөөд галын амьсгалын хэлбэрүүдийг Мицури зааж өгдөг байсан. Ингээд харагдаж байгаачлан Мицури галын амьсгалд тохиромжгүй сайн сурж өгөхгүй л байдаг. Бэлтгэлийн дараа Rengokuгийн дүү Senjoroгийн хийсэн хоолыг алдарт амттай байна гэдгээрээ идэж дуусгаад Мицуриг 6 сарын дотор ангуучийн эцсийн шалгалтыг давсанд баяр хүргэж Rengoku Мицурид хаврыг бэлгэлдэг. За тэгээ дүрм хувцастай хаврыгоо өмссөн чинь Rengoku Мицуригийн цээж задгай хувцсыг нь маш гайхдаг. Мицурич бас Rengokuг яг ийм хариу үйлдэл үзүүлсэнд гайхна. Учир нь ангуучдын хувцсыг хийдэг хүн энэ бол энгийн стандарт дүрмд хувцаа гэж хэлээд Мицурид өгсөн байдаг. Манай хүн тэгээд итгэцсэн байхгүй юу? За яг зөвл юм хийсэн байгаа юм л да. Цаадхан ч бас л. Rengoku ч үүнийг нь сонсоод тийм бол зүгээр л гэж аавна. Манай хоёр ч бас таарсан гараад байгаа юм шүү. Итгэе нац. Өмнө нь Шинобуд бас яг ийм задгай цэжтэй хувцас өгсөн чинь Шинобу ууралсан байдаг юм байна лээ. Харин энэ үеэр хашираа нарын уулзалт зарлагдсан ч энэ үеийн галын хашираа Rengokuгийн аав Shinjiro архиа уугаад уулзалт энд тэрд явахгүй шал дэмий чи ч гэсэн ангууч идрээ бол чи галын амьсгалыг бүрэн эзэмшиж чадахгүй эзэмшиж чадлаач над чих хашираа боллоо ч ер нь над чих л дуусна. Ямар ч ашиг байхгүй гэд нэг аним дээр гардаг шиг уурал. Үүнээс нь болж Rengoku аавынхаа оронд хашираагийн уулзалтанд очихоор болдог. Та нар бас харж байгаа бох. Rengoku хашираа болохоос өмнө Giyu, Shinobu, Tengen, Sanemi зэрэг дээр нэмээд Kyomen аль хэдийн хашираа болсон байсан. Энэхүү Oyakata самаач ирж хашираа нар хурлаж эхлэх бөгөөд ингээд Sanemi уурлаж яагаад энд хашираа биш ангууч байдаг лээ? Чи өөрийгөө хаширааг орлож чадна гэж бодоо юу гэж уурладаг. Rengoku ч гэсэн хашираа нарын асар их хүч аавраг мэдэрч биширч хүндэлнэ. Энэ үеэр Oyakata сама Rengokuгаас аавынхын талаар асуух бөгөөд Rengoku ч аавынхаа байгаа байдлыг нь хэлэхэд хашираа нарыг харамсдаг. Учир нь Shinjiro бол хүчрхэг туршлагатай хашираа. Тэгтэл Rengoku бүү санаа зов. Хэрэг би хашираа болох юм бол аав ч гэсэн эргээд сэргэнэ гэж эргэлдэгч үгүй хэлээд байгаа. Тэнгээ нилээд инээд алддаг. Харин Shinobu баг зэрэг гайхсан харцал зүлдэгч Sanemi бол чи мө хитрхи давраад байна уу? Хашираа болох тийм амархан гэж бодоо юу гэд Rengokug өшгөлдөг. Rengoku Sanemiгийн дайралтуудыг зөвхөн хамгаалсаар байх бөгөөд эргүүлээд дайрдаггүй. Sanemi ч яагаад эргүүлж тулдахгүй байгаа юм гэхэд Rengoku хоорондоо тулдах чинь хориотой, дээр нь хүн цохих чинь муу зүйл л гэж аавна. Sanemi ч гайхаад энэ одоо яасан сонин гар байл гэж бодсон баг. Манай Sanemi дэхтэй нэг хурал олгон дээр юм үүдэх юм те. Танжироо дэхтэй ганц л бүргсэн л төө. Тэр яг гоё эзгэн таарсан баг. Тэр үеэс болоод би Sanemi-г жоохон суг гэж боддог байсан чинь Танжирогийн толгойл зүгээр л хитрхи оп байсан юм байлээ л дээ. За тэгээд мэдээж Oyakata сама энэ байдлыг зогсоож хурлаа үргэлжлүүлдэг. Энэ хурлыг зарласан шалтгаан нь 12 сарны 1-ийн байршлыг нь илрүүлсэн байдаг. Мөн энэ даалгаварт Rengokug явуулж хэрв 12 сарны чөтгөрийг ялбал шинэ галын хашираа болгохоор болно. Энэхүү Rengoku Мицуригийн хамтаар чөтгөрийн байгаа газарт ирдэг. Нэг жоохон хүүхэд унтсан уйлж байхаар нь Мицури уулна туслах гад очсон чинь нөгөө ээж нэг юм гарч ирсэн ээ. Ясан сонин үстэй дээрс нь юм сэлэм энтер аваа явж байгаа. Чи баг хүүхдийн хулгай чинтер гэдэг манай Мицуриг гүтгэ наач тий. Уулж энтер балаавгач. Ингэтэл яг энэ үеэр дэлбэрэлт болдог. Бүр энэ тэнд олон дэлбэрэлт болно гэж. Мицури дэлбэрэлтэнд ойрлох хүмүүс туслахаар ухас хийхэд дайсны дайралт нисэн ирж Rengoku Мицуриг авардаг. Тэгсэн мань доод сарны чөтгөр чинь буу барьцсан буудж байдیں۔ Эндэгтэй айгүй эвгүй. Дахиад буудах гэтэл Rengoku алга болсон байх бөгөөд гинт урд нь гарч ирээд галын амьсгал нэгдүгээр хэлбэрийг ашиглан давталдаг. Rengokug харсан чөтгөр одоо л тэр өдрийн өшөөгөө чамаас авах нь гэж хэлдэгч Rengoku түүнийг таньдаггүй.
Зөвхөн өдийг нь хараад 12 сарны 1 мөн байна гэдгийг нь л мэддэг. Ренгоку түүнээс чи хэн бэ гэж асуухад чөтгөр бүр гайхаад санахгүй байна уу те? Сануулаад өгнөө чамд гэд айгүй ууралдаг ч гэсэн өөрийгөө зад будаа тайвширчдаг. Ингэж өөрийгөө тайвшруулж идэр. Харин энэ хоёрыг танилцж байх зуур хот даяар дэлбэрэлт болсоор л байх бөгөөд үүнийг бас энэ чөтгөрөл хийсэн юм байна лээ. Манайхан зүгээр хаа сайгүй тесрэх бөмбөг суулгацсан юм билээ. Чөтгөрийн хангуйч үсттэй энэ ч одоо тесрэх бөмбөг энэ төр суйрлуулж энэ төр. Яг уу гения нэг буугаар бууддаг болохоор нэг буу нэг сонирн биш ч гэсэн бас ихтэл ер нь нэг буугаар толдохоор сонирн байдаг те байнга гэдэг нэг сэлмээр толдсаар байгаа. Тулаан ихэлж чөтгөр өөрийн биедээ сүудэр үүсгэж маш олон буунууд гаргаж ирдэг. Ренгоку зайгаа авч дотор орж нуугддагч доороос нь ч гэсэн сүудэр гарч ирэн сүудрээс нь буунууд гарч дайралт хийдэг. Ренгоку үүний эсрэг галын амьсгалын 4-р хэлбэрийг ашиглан довтлоно. Ренгоку чөтгөрийн өмнө тулж ирээд толгойг нь цавчих боломж олддог бөгөөд хүзүүнд нь хүрч чадахч чөтгөр өөрийгөө сүудрээр бүрхэн Ренгокугийн дайралтыг шингээж авсан байдаг. Нэмээд бас хідэн тесрэх бодис дэлбэлээд авдаг. Мицури тослох гэж оролцсон ч маш амархан ялагдчихна. Мицури Ренгокугийн шав учраас амархан алахгүй. Мицуриг болон Ренгокугийн гэр бүлийг нь аимшигтай тамлж ална энтергээд л цаадах чинь Ренгокугаас өшөөгөө авна гэдэг яриагаа ярьсаар байж байтал хажуугаас нь галын амьсгал 5 дугаар хэлбэр галт бараар довтолж Ренгоку эргэж ирдэг. Ренгоку ч угаасаа кул юм болохоор би өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж хүмүүсийг хамгаална гэдэл. Ээжийнхээ загсан зүрх сэтгэлийнхаа дүлийг байнга асааж яв гэсэн үгийг нь бодсоор Ренгоку чи намайг хинтээ андуурч өшөө авах гээд байгааг чинь мэдэхгүй ч би бол Ренгоку Кёжиро хүрээд чиний өшөө хорслыг энд дуусгаж би хашира болох болно гэж Ренгоку хэлдэг. Яа. Энийг яг нөгөө нэг акататай толдох үедээ хэлдэг үгнүүд нь бодогдоод бүр огшоод идэв ба тэгтээ. Тэгвэл доод сар маань чөтгөрийн цус дуурлаг ашиглан сүудрийн чоннууд үүсгэж Ренгоку руу дайрахад галын амьсгал 4-р хэлбэрээр хаадаг ч гэсэн чөтгөр Ренгоку руу моолын шийдсэн байдаг. Тийм. Энэ моол л агаарцтэй. Мэдээж үүнд нь ч гэсэн Ренгоку ялагдахгүй. Ренгокугийн энийг хүчийг харсан доод сар 2 дурсамжаа бодох бөгөөд өмнө нь тэрээр Ренгокугийн аав Шинжирод ялагдаж алуулах төгссөн бөгөөд тэр үеэсээ маш их айдас травма авсан юм байна л дээ. Тэгээд Ренгокуг аавтай нь андуураад өшөөгөө авна гэд орилоод байгаа юм байна. Зя тэгсэн өнөөх доод сар маань бүр шүршдэг буугаар дайрч Ренгокуг илүүрхтэгч тэрээр дүүгээ бодон би хашира болох болно хэмээн дахин босч ирээд дайрдаг. Харин энэ үеэр Мицури хотоор нэг суурлагдсан бөмбөгнүүдийг салгах тушаал Ренгокугаас авсан тул бөмбөгнүүдийг олж салгахаар явж байтал сүүдрээс чоннууд гарч ирэн Мицуригийн хөлийг зууж унгаадаг. Мицури тэмцэх гэж хичээсэн ч гэсэн галын амьсгалыг огт эзэмшиж чадахгүй байгаа тул чоннуудыг ялж чаддаггүй. Ингээд л цаана өмнө нь тусалсан нөгөө хүү болон балаа авгаа хоёр чоннуудад идүүлэх гээд байж байдаг. Энэ үеэр Мицури өөрөө ч мэдлгүй маш хурдан хөдөлж чоныг устгаад нөгөө хоёрыг аварчдаг. Мицури өөрөө ч гайхаж юу ч бодлогүй хийсэн чинь л ингэж чадчихлаа. Би яаж ингэсэн болоо гэж балмагддаг. Тэрээр өөрийн уян хатан чадвараа ашиглан Ренгокун хэлсэн үгсийг санаж зүрх сэтгэлээ шатааг их Ренгокун алдарт үгийг бодсоор өөрийн цоо шин амьсгалын техникийг нээдэг. Эндээс л Мицури өөрийн хэм маягаа олж ирээдүйд хайрын хашираа болдог байх нэ. Үзэгдэл буцаж Ренгоку болон доод сарны хоорондох тулаан улам ширүүсж байна. Гэвч доод сарны маань бууныхан сумнууд дуусч ихэнх буун хугарч ивдрээд чөтгөрийн цус дуурлага ч гэсэн устж байв. Ренгоку ч аимшигтайгаар яасан ингээд л болоо юу гэд доод сарыг үддэг. Доод сарч галзууртлаа уурлана. Түүнд ашиглах буу үлдээгүйч сүүдэртээ авч явсан ганц катана байх бөгөөд тэрээр өмнөх амьдралаа сандаг. Тэрээр өмнөх амьдралдаа Шинсэн гүмигийн сэлэмчин байсан бөгөөд үхэгтэй буудулж өгсөн юм билээ. Өмнөх амьдралаа дурсан бодол дурсамжиндаа автаж зогсох зур Ренгоку түнлүү дайрахад тэрээр цус чөтгөрийн урлаг ашиглан өөрийгөө бүтэн сүүдрээр бүрхэж чамайг Ренгоку Кёжиро гэсэн байхаа. Би бол Хайро. Сэлэмчин дайчин хүний ёсоор би чамайг алах болно гэж хэлдэг. Өмнөх амьдралаа санаад илүү өөр болчихж байгаа. Ренгоку ч гэсэн түүний илүү өөр болсныг нь мэдрээд хүрээд ир гэж хэлдэг. Ийхүү хоёул өөрсдийн хамгийн хүчрэхэг дайралтыг ашиглана. Ренгокугийн хувьд галын амьсгалын тусгай дайралт 9-р хэлбэр Ренгокуг ашиглан дайрч зүрх сэтгэлээ шатаан бүх сүнсээ зориулан дайрдаг. Энэхүү дайралт нь Хайрогийн сүүдрийн бүрхүүлийг ч давж түүнийг ялж чадна. Хайро өгөхдөө Ренгокугийн сэлмийн эрдэмийг магтсаар алга болдог. Ренгокуд хэдий зогсогч хүч үлдээгүй байсан ч Мицури ирж түүнийг тэврэн авснаар тэрээр доод сарыг ялж албан ёсоор галын хашираа болж чадж байгаа юм аа.
Энэ манга дээр надад Ренгокугийн бусад Хашира нартай анх уулздаг хэсэг болон Мицуритэй харилцаж байгаа хэсгүүд нь айгүй хөөрхөн санагддаг. Мөн энэ тусгай манганаас гадна Ренгокугийн one shot манга байдаг. Үүн дээр Ренгоку нилээд хүүхэд төрхтэй харагддаг. Анхны даалгавраа биелүүлдэг тухай гардаг учраас бас тэгтэл стил манай Ренгоку бол анхны даалгавар дээрээ кул байна лээ. Ер нь бол авч хүрэхгүй хуудастай тийм цөөхөн хуудастай манга гэсэн үг. Анхны даалгавар дээрээ лимб ашиглаж оюун бодол нөлөөлдөг чөтгөртэй толдож яалдаг. Бас Ренгоку болон Мицури хоёр хамтдаа шорон чөтгөртэй толддог тухай CD драма буюу зөвхөн сонсдог дүрс байхгүй зохиол бас байдаг. Ренгоку яалчгүй маш алдартай үзэгчдийн хайрыг хүлээсэн дүр учраас ийм тусгай үзүүрүүд ихтэй юм байна лээ. За тэгээд бичлэгээ энд хүргээд дуусгая. Лайк болон сэтгэгдэл, гол нь subscribe сайн дарах юм бол дараагийн бичлэг хурдан орно шүү.